Сайн байцгаана хүндэт сонсогчдоо. Прогер Блиц асуулт хариултын дугаар нэлээд удаан хугацааны завсарсны эц та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн манай дугаарт өмгөөлөгч Хандармаа оролцож байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч манай асуулт хариултанд оролцохыг зөвшөөрсөнд баярлалаа. За баярлалаа, бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. За Хандармаа өмгөөлөгч хажуугаар нь бас Монголын өмгөөлчтэй холбооны удирдах зөвлөлийн гишүүнд ажиллаж байгаа билүү? Тий. Хэдэн оноос эхэлж ажиллаж байгаа вэ? 2023 оноос сонгогдсон. За бас одоо хүмүүс бас мэдчихэж магадгүй хүүхдүүдийн хуулийн мэдлэгтэй болгоцгоё гэдэг намыг зохиосон тий. Тий. Хүүхдэд зориулсан хуулийн гарын авлага. Одоо өөрийнхөө хэмжээнд бэлтгэн гаргасан. Хэдэн он гаргасан бэлээ? 2020 онд би нөгөө коронавигийн хөл хорионы үеэр гэртээ байх хугацаанд энэ намыг гаргасан байна. Харин тийм манай охин бас уншаад ингээд охиндоо хавтаж авч өгөөд уншсан чинь ингээд надаас янз бүрийн хуулийн асуултууд одоо нэг асууж хууль гэж юу юм гэдэг ч юм уу дээрэмдэх гэж юу юм боо гэж нэг асуугаад байсан. Айгу бас хүүхдүүдэд зориулсан тий. Тийм сонирхолтой ном санагдсан. Хүүхдүүд түгээмэл холбогддог гэмт хэрэгүүдийг хүүхдэд ойлгомжтой байдлаар хүүхдийн зохиол хэлбэрээр гаргаснараа би онцлог гэж бодож байгаа. Харин тийм биз. За ингээд асуулт хариултанд оръё. За эхний асуулт. За таны тухай хүмүүсийн мэддгүү зүйл юу вэ? За миний тухай мэддгүү зүйл бол нууц авьяас муу юус байна уу? Ер нь бол гайгүй дуулчин. Гэхдээ энэ нэг чухал биш гэж бодож байна. Ер нь би одоо энэ ажилласан хэрэгүүдийнхаа кейсүүдийг зохиол болгож бичих дуртай. Хизээд нэгэн завтай болохоор бол яг энэ ажилласан кейсүүдээр ном болгож гаргана гэж боддог. Хит удаа ер нь яг энэ ажилласан кейсүүдээр богинохын хэмжээний өгүүлэлэг болгож бичиж өөрийнхөө одоо пэйж дээр тавьж үтсэн. Хандлт өндөр байсан. Хүмүүс бас талархаж хүлээж авсан. Тийм болохоор би одоо энэ хэргийн кейсийг зохиол болгож бичих одоо нууц авьяастай гэх юм уу. Одоо бичсээр л байгаа гэсэн үг юм те ер нь. Зав гарахаараа бичдэг. Бичихтэй дуртай. За үнэхээр мэдэхгүй зүйл байна шүү. За өмгөөлөгчийн хувьд таны бусдаас ялгарч чаддаг ур чадвар юу вэ? За асуудал тохиолдоод ирсэн хүмүүсийн зовлон те жаргалыг маш сайн одоо хүлээж авч ойлгож тухайн хүнд зөвлөж маш сайн сэтгэл зүйч хийж чаддаг гэж боддог. Хүмүүс үйлчлүүлэгч нар маань ирэхээрээ те тантай уулзаад тайвширлаа гэж ярьдаг. Мөн уулзаад тантай уулзаж тайвширмаар байна гэж одоо гэрээ байгуулсан өмгөөлөгч нар маань хүртэл ирдэг. Тийм болохоор би хүний асуудлыг илүү сайн ойлгож хүлээж авдаг. Гарч гаргалгааг нь сайн одоо ойлгуулж чаддаг гэж бодож байна. За нэг таасаа баг сэтгэл зүйч маягийн болох гэдэг. Харин тийм. За дараагийн асуулт. Таны тухай найз нарт нь хамтран ажилладаг хүмүүс юу гэж дүгнэдэг вэ? Намайг эерэг энергитэй гэдэг, хошин шогийн мэдрэмжтэй гэдэг. Тэгээд хамт олон найз нөхдүүдийн дунд те нийтээ ч одоо хамт олонны уур амьсгалыг бүрдүүлж чаддаг гэж тодорхойлдог. За гоё сан чанар байна шүү. Таны хамгийн амжилттай онцлог ажил юу байв? Мэдээж өмгөөлөгчийн хувьд те хэрэг маргаан ч юм уу юу яаж болох вэ те? За би энэ одоо маш олон хэргийн кейсүүд дээр ажиллаж байгаа. Гэхдээ миний хамгийн одоо сэтгэлд үлдсэн нэг кейс байдаг. Энэ нөө зээлийн гэрээний маргаанаас үүдэлтэй одоо өөрөө амьдарч исэн үл хөдлөхийн төрөнгөө алдах гэж исэн гэр бүлийг одоо юунаас нь үл хөдлөхийн төрөнгөө одоо хашаа байшингаа алдахгүй байдалд хүргэж маш бага хэмжээний одоо эргэн төлөхөөр болж тэгээд одоо тухайн айлыг гэр оронтой нь үлдээсэн. За энэ бол гэхдээ мэдээж олон кейсүүд дээр ингэж байгаа. Гэхдээ би энэ дээр онцлох нь юу байсан бэ гэхээр би өрөөндөө өглөө ирдэг аахгүй. Тэгсэн чинь ингээ өрөөний үүдэнд амар олон хүмүүс байсан байхгүй. Тэгээд би гайхаад ингээ дундуур нь яваад өрөөндөө орох гээд хаалгаа нээсэн чинь манай үйлчлүүлэгч настай ихч. Тэр настай ихч. За энэ хүн энэ жоохон охин одоо та нарыг ээжийг нь гэр оронтой үлдээлээ та нар одоо
ингээ насан туршдаа энэ охиныг царайг нь хараад тогтоож аваа. Баярлж яв гэд айгүй олон настай хүмүүст би тэр өдөр үнсүүлсэн байхгүй. Тэр бол миний сэтгэлд хамгийн их үлдсэн одоо тохиолдол. За гоё тохиолдол байна шүү. За таны хүндэлдэг хүн? Би аав ээж хоёрыгоо гэж хэлнэ. Тэ хүн болгон л аав ээж хоёрыгоо гэж хэлэх бах. Гэхдээ манай аав ээж хоёр маш хөдөлмөрч хүмүүс. 6 хүүхэдтэй зургуулангийн тэдэл боловсралтай болгоход хэдий одоо хөдөөнөөс малчин тэгээ 4 хүүхдүүд нь дэрсгэн 4 хүүхдээ дөрүүлэнгийн одоо оюутан болгоод 4 зэрэг оюутантай бүгднгийн дээд боловсралд хүргэсэн. Бид нар ч гэсэн одоо аав ээж хоёрынхоо ачийг санаж бүгдөө одоо мэргэжлэрээ амжилттай ажиллаж байгаа. За олон амжилт гаргаж ийсэн байх. Хамгийн том амжилттай нэрлэл гэвэл ямар амжилттай нэрлэх вэ? За хамгийн том амжилт гэх юм бол би одоо өөрөө 4 хүүхэдтэй алдарт ээж. За тэгээд алдарт ээж хийнгээ өмгөөллийн ажлаа тасралтгүй хийж байгаа. Тийм болохоор ээжийнхээ хувьд хариуцлагатай ээж хийдэг. Ээж байж чаддаг гэж боддог. Дээр нь бас ажлаа бас хариуцлагатайгаар хийж байгаа маань миний том амжилт гэж бодож байгаа. За гайхалтай. За та юуг амархан мартаж чадах вэ? Ямар нэгэн одоо те муудалцсан, маргалцсан, гомдсон, түнсэн ч юм уу те тиймэрхүү байдлаар мэргэжилт нэгтэнтэй ч гэсэн муудалцах тохиолдол байдаг шүү дээ. Тэр тохиолдолд би тэр дор нь мартчихдаг. Ерөөсөө хүнд муу сандахгүй. Стресстгүй, муу сандахгүй. Тий. Муу сандах зав байхгүй. Нийтэд тусдаа ажил, сайн үйлс, буйны одоо ажил үйлс хийж байсан бол тэрнээсээ хаваалцаач. За нийтэд тусдаа ажил бол би хуулийн мэдлэгтэй болцгоё нэртэй одоо пэйж хуулийн мэдлэгтэй болцгоё групп 2 хөтэлдэг. За энэ групп пэйжээрээ дамжуулаад маш олон мянган хүмүүст хууль зүйн зөвлөгөөг одоо утсаар, лайваар тий одоо ямар нэгэн байдлаар маш олон мянган хүмүүст бол хууль зүйн зөвлөгөө хүргэсэн. Тийм болохоор энэ бол миний нийт тустай ажлын хамгийн одоо давуу тал гэж үзэж байгаа. Орон нутгаас мөн гадаад орноос ч гэсэн холбогдож байнга хууль зүйн зөвлөгөө авдаг. Үн төлбөргүйгээр өгч исэн. Энэ нь бол нийт тустай ажлын том амжилт гэж бодож байна. За сүүлийн асуулт. Яагаад одоо хуулиар сурах болваа? За энэ айгүй хөвгөлтэй. Би ер нь математик нийгмээр конкурс өгсөн чинь математикаар нь TC-ийн ноосны инженерийн анги авах байсан байхгүй. Тэгээд юугаар нийгмээр нь болохоор зэрэг Отгон тэнгэр их сургуулийн аж ахуй эрх зүйн анги гэдэг анги байсан. Тэгээд манай ээж хөдөөний хүн ингээд юу руу орчоод хуваар сонгох гээд орчоод дүүрүүгээ далайгч гэдэг аахгүй. Далайгч рүүгээ залгаад энэ хандарч одоо ноосны инженер болно гэдэг нэг. Тэгсэн чи далайгч руу залгасаа чи тэр Отгон тэнгэрийн аж ахуй эрх зүйн анги гэдэг ангид оруул гэж хэлэхгүй юу уцаар. Тэгсэн чи аж ахуй эрх зүй гэхээр би тухайн үед нөө эрх зүйн анги гэж мэдэхгүй зэ. Энэ одоо аж ахуйч болох нь те. Би нэг дотор хайранд өссөн болохоор аж ахуйч гэдгийг нөгөө нэг бараа материал хүлээл гэж өгдөг. Нэрээ төсөөлөл тий. Сургуулийн нөгөө байрны аж ахуйн нөгөө өвөөгөрөө төсөөлөл. За би аж ахуйч л болох юм байна гэж утсан чинь намар ирээд нөгөө анхны хичээл орсон чинь эрх зүйн анги гэсэн бэлээ. Тий. Бизнесийн эрх зүй маяг гэвэл ойлгох байсан юм болов уу? Тий. Тэр үед аж ахуй эрх зүй гэдэг нэртэй байсан. Бизнес эрх зүй биш тий. За ингээд асуултууд маань дууслаа. Тэгээд өнөөдрийн манай дугаартад оролцсон танд маш их баярлалаа. За таны тэгээ өмгөөлөгчийн хүний эрхийг хамгаалах ажил үйлс болоод хувийн амьдралд сайн сайхан хүсээрээ. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа.